Манай улсын эдийн засаг дампуурсан уу, эс бөгөөс дампууруулсан уу? Энэ асуултын хариуг тэртээ иргэд олон нийт мэдж байгаа. Мэдээж дампууруулсан. Тансаг хэрэглээ тасарсан өндөр цалин бүнлүү хэмжээ хязгааргүй томорч данхаасан төсөв хэтэртлээ идэж уусан сайд дарга нар. Төрийн яамдуудыг эрх баригчид хувьчлан авч толгойд норж санаанд нь багтах тэр хэмжээгээр оронтой төсөв мөнгө батлуулдаг. Арай л гутлаа тослуулж бүгсөө арчуулах оронтой батлуулах дутуу байгаа. Батлуулчих мэдэн шүү энэ янзаараа. Ингээд байхаар чи ямар ургац цэцгэлдэг өвснөөгөө урсаж үргэлдэг гол мөрөн биш. Дуусаж хоосрохгүй гэж яах юм. За үүнтэй холбоотой бас нэгэн баримт олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Нэмэн үртгийн албан татврын чигнүү систем хөгжүүлэгч гэх янзын гой алба гараад ирсэн бол таваа цаан чинь. Яацарсан азтай хүмүүс гэж тийм байдгийн, ямар их өгөөмөр төр засагч гэж ийм юм байдгийн. Атаархсандаа бүр пэс өсөрч бяц мөргмөр санагдаад байна. Ямар азтай дуучинууд гэхээр бусдыгаа төлсөн татврын мөнгөнөр ингэж буруу зүг хөлбөрч байдгийн бол. Суглаад 400 сая төгрөг өгч одроод байсан чинь ийм байсан болж таарлаа. Хамаалга бүх юма золиослж байгаа ч гэсэн систем хөгжүүлэгч гэдэг мэрэгжилтэй болъё зүгээр чухам. Тань хэлээд өгөөч ийм мэрэгжил байна уу эсвэл зүгээр л ийм оронтой гаргасан юм уу? Ийшээ орохын тулд яах ёстой вэ? Хэний бүксийг үнсэх ёстой вэ? Хамаалга үнсий систем хөгжүүлэгч л болгоод айл.